Хүнд хоолойн чакран бүглэрэл байдаг. Хоолойн чакра хаагдсан үед хүн өөрөө өөрийгөө илэрхийлэх чадвар нь хаагдсан байдаг. Хоолойн чакра яагаад хаагддаг вэ? Энэ үндсэн 7 хүрд баланстай буюу тэнцвэртэй ажиллаж байснаар таны бүх ажил, амьдрал идэвхтэй, амжилттай байдаг. Хоолойн чакра буюу 5 дахь хүрд бол маш чухал хүрд. Энэ бол ариуслын хүрд буюу өөрөө өөрийгөө зөв чөлөөтэй илэрхийлэх, үнэн мөннөө ярих, мөн хайртай дотны хүмүүстэй өөрийнхөө хайрыг илэрхийлэх чадваруудыг хинжээдэг маш чухал хүрд байдаг. Энэхүү хүрднийхаа бөглөрлийг гаргаснараа мөн бусад үндсэн хүрдүүдийнхаа балансыг тэнцвэржүүлэх боломжтой хамгийн гайхалтай хүрд юм а. Хоолойн чакра идэхгүй болсон шалтгаануудын нэг бол таныг хэн нэгэн санаатай буюу санамсаргүй байдлаар доромжлох. Чи чадахгүй, чи мэдэхгүй, чи буруу ярьж байна гэх мэтчлэн. Энэ дурсамж, энэ нөхцөл байдал таныг айдас хүйцэд автуулж өөрөө өөрийгөө үнэлэх чадварыг унтраадаг. Тэр утгаараа хоолойн чакра түүнтэй холбоотойгоор бас унтардаг. Та мөн санаатай болон санамсаргүйгээр хэн нэгний талаар муулах. Утга учиргүй бусдыг муулж, бусдыг шөмжилснээр та өөрийнхөө хоолойн чакраг гэмтээж байгаагаа мэдтгүү. Энэ бол таны хамгийн чухал хүрдийг гэмтээж, таныг өөрөө өөрийнхөө талаар үнэн зөв илтгэх мөн чанарыг чинь гутааж байгаа явдал байдаг. Хоолойн чакраг идэвхжүүлдэг хоолны чагсаалт бас байдаг. Та огт дасгал хөдөлгөөн хийхгүй байснараа хоолойн чакран бүглэрлийг үүсгэдэг. Хоолойн чакра гэдэг бол хүний толгой буюу оюун бодлыг хүний бие буюу зүрхэн чакратай холбож өгдөг, гүүрэн олж өгдөг эргэтэн систем. Хүний оюун мэдлэгийг нээж өгдөг. Та хоолойн чакрагаа маш сайн идэвхжүүлснээр өөрийнхөө дотоод дуу хоолойг маш сайн сонсдог. Таны амьдрал дараагийн хийх даалгавруудыг таны өөр дотроос ч өгч идэг. Маш их хүсэл тэмүүлэлтэй, маш их зоригтой хүн болж хувирна. Таагүй дурсамж хэн нэгэн таныг үнэлээгүй, хайрлаагүй, таныг гомдоосон, таны итгэлийг алдсан, таныг хуурсан гэх тэр мэдрэмжүүдийг мэдрэх үед хүн маш хоолоондоо зангирал мэдэрдэг. Хоолойн чакра бүглэрдэг. Та аливаа ямиг ярихдаа энэ зөв юм болов, энэ буруу юм болов, би энийг ярьж болох уу, болохгүй юу гэх мэтчлэн маш их төөрөгдөл эргэлзээ дунд өөрийгөө тагладаг. Хоолойн чакратаа хэрхэн тулж ажиллаж энэхүү бөглөрлүүдийг арилгаж хоолойн чакрагаа идэвхжүүлж ярих ур чадвартай улам төгс суралцах аргыг би танд үе шаттайгаар онлайн байдлаар та ярих ур чадварыг сонирхож байгаа. Бөглөрлийг бүгдийг нь гаргаж эсрэгээрээ идэвхжүүлж сурах нь маш чухал байдаг. Сургалт маань нэг удаа таныг сайжруулад өнгөрөх бус амьдралыг тань турш агсан түвшин рүү хүргэх зам болж өгнө. Олон хүмүүсийн урд юм ярихдаа би зөв ярьж магадгүй, буруу ярьж магадгүй, ер нь би яриад дэмий юм байна гэж бодож өөрөө өөрийгөө хааж байгаа энэхүү хаалт, таглаа бөглөөнүүдээ гаргахыг хүсвэл ярих ур чадвар хэмээх энэхүү сургалтанд яг одоо бүртгүүлээрэй.